Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний телевиз цагдаа ерхий газартай бэлтгэн хүргэдэг цагдаагийн мэдээлэл нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт хулгайлах гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа хэсэгчилсэн арга хэмжээг нэгж дээрээс сурвалжлаа. Сонгон хайрхан дүүргдэг цагдаагийн 2 дугаар хэлцээс хулгайлах гэмтрэгээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох илрүүлэх чиглэлээр хулгай хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс маань Баян Өш бүс буюу 9 хорог хариуцсан ажилтдаг. Нийт хүн ам маань 105 мянган орчим хүн амтай. За газар нутгийн онцлог маань гэхээр гэр орол ихтэй. Ер нь бол хариуцсан хүн амын маань 85% гэр оролд хамаардаг. Зөвхөн байшин орол маань 6 дугаар орол, содон ороолол, хилчээ отхон гэдэг иймэрхүү байдалтай байдаг. За манай цагдаагийн хэлцэд бүртгэж байгаа гинтэргийн онцлог маань бол одоо яг энэ баяр наадам шинэ жил цагаан сар гээд ингээд үүнтэй холбогдуулаад гинтэргийн гаралт маань бол харилцсан өөр үйлдэлүүд бол нэмэгдэж байна. За сая шинэ жилийн үеэр бол одоо булаалт дээрэм гэсэн гэмтэргүүдийн тоо бол нэмэгдсэн. Одоо цагаан сар баяр улттай холбогдуулаад хулгайн гэмтэрэг бол бас нэлээдгүй бүртгэж байна. Үүн дээр бол одоо иргэдийн нөгөө ууц, за бууз гэх мэтчлийн одоо ийм хулгайн хэрэгүүд бас ихэр бүртгэж эхэлж байна. Ер нь манай хариуцсан нутаг дэвсгэр гэр орол ихтэй орсон суугчдагтай байдаг учраас орон байрны холбоон гэмтэрэг үлдэгдэх нь бол их байдаг. Нийт дуудлага мэдээлэл ихэнх хувь нь бас гэмтэргийн дуудлага мэдээлэл ялангуяа ихэнх хувь нь орон байрны холбоон гэмтэрэг эзэлдэг юм аа. Тус цагдаагийн хэлтэс сонгон хайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан ажилдаг иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах хулгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл ажиллаж байна. Эргүүлд цагдаагийн албаагчид урамшилт эргүүл олон нийтийн цагдаа нарын хамт 4 хэсэгт хуваагдаж хулгайлах гэмтэрэг үйлдэгдэх эрсдэлтэй цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Цагдаагийн байгууллагатай бүгд хамтран эргүүлээ хийдэг юм аа. Тэгээд одоо удамчлал байгаа явж байна. Өөр хариуцсан удамчтай тэргээр л явж байна. Миний ерөнхийдөө миний хариуцсан удамч талбай Зүүн Баян уулын 11 дугаар удамч. Өдөр хүүгэд эргүүл хийдэг. Хулгайн гэмтэрэг гарч байгаа нөхцөлөд үүднээс судлаад үзэхлээр иргэд маань бол одоо өглөөс орой хүртэл гэрээ хараа хяналтгүй орхидог. Хараа хяналтгүй орхитоо гэр оролд байдаг айлууд маань нөгөө ил задгаа цоож зүгүүд орхидог. Энэ маань бол бас гэмтэрэгт маань тодорхой хэмжээгээр үйлдэгдэд бас мэдээлэл болж өгöd байна. Хоёрдугаар асуудал бол одоо хөр шайлдаа захих тийм асуудал бас дутмаг байна. Ер нь бол иргэд маань өөрсдөө бас жоохон сонор сэрэмжтэй байх тал дээр бол анхаараач гэсэн ийм зөвлөгөө өгмөр байна. Гэхдээ одоо ер нь тон юмал юу ажиллаа хамгаалж явахгүй л байхгүй шүү дээ. Гэхдээ яг энэ хүүхдүүд чинь эргүүлгээгээр яваад ахын сайн л ажиллаж байгаа байх л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь үтээсээ тий. Хулгайтай хүн болгон тэмцүүр байгаа юм л да. Цагдаагийн байгууллагч юу яах юм байхгүй. Ер нь хүн болгон тэмцэж одоо юу яж ивэл тэгэл гайгүй болно шүү дээ. Сонгон хайрхан дүүргдэг цагдаагийн 2 дугаар хэлтсийн албаагчид насанд хүрээгүй этгээдүүд бүлэглэн орон байрны хулгайн гэмтэрэг үйлдэг байсныг илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүд эзэнгүй айлын цонхыг түлхэн орж зурагт цахилгаан баргаа зэргийг хулгайлдаг, хулгайлсан эд зүйлсээ зах дээр зарж борлуулдаг гэж ярьж байна. Тэгээд нэг айл орсон. Дараа зурагт аваад гурвал хүнд очиул зарчдаг. Хамаагүй тэгэл хит дээр авах гэсэн үг шүү дээ. МНС 5274 2017 гэдэг стандарт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд заавал гаж мөрдөх нийтлэг шаардлага гэсэн стандарт батлагдаад 2018 оны 1 сая 1-ний өдрөөс ингээд хэрэгжиж эхэлж байгаа юм аа. За энэхүү стандарт хэрэгжсэний гол үр дүн ач холбогдол нь юунд байна гэвэл бид энэхүү стандартыг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж ажилласнараа одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа ломбардууд буюу барьцаалан зээлдүүлэх газруудад одоо өөрсдийн гэмтэргийн хохирогчлохоос өрсөн сэргийлэх мөн одоо барьцаанд эззүүлээ барьцаанд тавьж байгаа иргэдийн их ашиг хамгаалах одоо цагдаагийн байгууллагаас авч ирүүлэх гол ажлын хэмжээ болж байгаа.
Гэмт хэрэг зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, тодорхой төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор объектын судалгаа Google Earth програм дээр хийн ашиглаж байна. Тодорхойлбол өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах, аж ахуй нэгж байгууллага, үйлдвэр үйлчилгээний газар, захиргааны хяналтад байгаа болон 20-оос өөр төрлийн ял шийтгэлтэй гэмт хэрэг үйлдэж болцсохгүй этгээд галз зэвсэг эзэмшдэг иргэд гэх мэт объект субъектын захим судалгаа хийж өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаамаа. За хөвчлэн ахын өрөөнд ах эрдэнэ зогтурсан дэм дуудлага мэдэрдэг. Гудамж талбайд бас танхаарсан. Бас хамгийн хэрдэг дуудлага нь бас хулгай гэмтэргийн дуудлагууд бас их зөнгөлдөг. За 2017 онд нийслэлийн хэмжээнд бол төстэй төргийн хулгайлах гэмтэрэг нийт 19,630 гэмтэрэг бүртгэгдсэний 7,593 38%-ийн 7% нь бол хулгайлах гэмтэрэг эзэлж байна. Хулгайлах гэмтэрэгтэй тэмцэх чиглэлээр 17 онд олон төрлийн нэгдсэн болон гисгсэн арга хэмжээ авч ажилласны үр дүнд бол бид нэлээдгүй олон төрлийн гэмтэргийг үйлдэл дээр нь илүүлэх, нөхөн илүүлж гин буруутай гэдгийг тавьяслах тосч ажиллаж байна. Дээрх программыг ашиглаж объектын судалгааг цахим хэлбэрт оруулснаар гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн газрын ойр орчимд ажиллаж байгаа албаагчид мэдээллийг түргэн шуурга авах, гэмт хэрэг гарч болцсошгүй эрсдэлтэй зэгүүдэд хяналт тавих, гэмт хэрэг гарч байгаа цэгийг тодорхойлох, гэмтрэгээс урьдчилан сэргийлэх тассан зогсох ажиллагаанд үр дүнгээ өгч байгаа юм а. Мөн Баянгол дүүрдэг цагдаагийн 2 дугаар хэлцэн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэрэгжилтэн цагдаагийн Ахмад Мөхгөрлөөс 2018 он гарснаас хойш үйлдэгдсэн халаасны хулгайн гэмтэрэг болон урьдчилан сэргийлэх ажлын талаар тодрууллаа. За иргэд маань бол олон нийтийн газар бол эд зүйлээ хулгаад алдах, өөрөөр хэлбэл халаасны хулгайн гэмтэрэг ихээр үйлдэгдэж байгаа. Энэ нь одоо яг одоогийн байдлаар бол одоо баяр наадам болох ч одоо холбогдуулаад иргэд халааснаас эд зүйлээ алдах тохиолдол ихээр бүртгэж байгаа. За ихэвчлэн халаасны хулгайн гэмтэрэг маань хөл хөдөлгөөн ихтэй. Өөрөөр хэлбэл 13 дугаар хороо өргөө кино театрын автобусны буудлын, за мөн 20 дугаар хороо буюу хар хорийн худалдааны төвийн автобусны буудал, за мөн 10 дугаар хорооллын автобусны буудлуудаар халаасны хулгайн гэмтэрэг ихээр цаг хугацааны явд өглөө хичээлдээ явах, ажил цуглах, тарах үеэр үлдэгдэж байгаа. Тэгэхээр иргэд маань яг энэ цагуудад за мөн ер нь анхааралтай болгоомжтой байх чиглэлээр өөрсдөө эд зүйлээ анхаарч яваарай гэж